Би чи олон жил сангаа ич удирдсан хүн шүү дээ. Тэгээ баргал насараад одоо энэ нэг Цэлэнгийн 3 сангаа ич дамжиж явж байгаа. Ер нь одоо сүүлийн үед энэ ерөөсөн ч одоо ерөөгийн сангаа ичхаг би 6 жил удирдсан сангаа ичхан дараагаар. Дараа нь одоо сум гэдэг ахтаа сумын дарга болсон. Ер нь хүрээлэнтэй их л дотн ажиллаж яасан да нэг. Би 56 жил. Атрын анхны жилүүдэд одоо 62 онд энэ Цэлэнгийн Дүмрэнгийн сангаа ичхад эвлүү хорон дараагаар ирсэн. Залуучуудын дараагаар. Тэгээ одоо морины дэлдээгүүр давхиж яасан залуучуудыг моторт хөлгөний эзэмшиг болгоход л би анх эхэлж хүчээс орсонгүй. Тэгээ тэрнээс хойш би газар тариал ингээд садаагүй. Одоо 20 жил одоо намын ажил хийсэн сангаа ичхад. Тэгээ дараа нь сангаа ичхан дарга ингээд дараа нь компани дахиж гээ. Би хүрээлэнгийн шингэн мордоо нэг тооныг авсан авар. Тэгээ хүрээлэнгээс юус элитүр авсан. Тэгээ гол зорилгоод элитүрээ шингэн мордоогоор норгож одоо бордно гэсэн ийм зорилготой авсан. Тэгээд элитүрээ бордсон. Илүүгээр нь одоо би бас оршин хийж уурсан хийж үзсэн. Уурсанд одоо бас их үрээ бордож яасан. За өвөрдөн одоо гайгүй сайн гарсан гэж одоо хөдөө үзэж байгаа. За элитүр маань 12 тонн үр маань 180 тонн болсон. Урааж аваад. Энэ бол зөвхөн ер нь элитүрний чанар бол би ойлгоно. Бордоо нөлөөлсөн. Ингэж бодож байгаа. Тийм учраас одоо энэ хүрээлэнгийн бордоог бол би хэрэгтэй бордоо гэж үзэж байна. Нөгөө уурсан хийсэн бордсон юу ч гэсэн үрдэн гайгүй гарсан. Ер нь сайн уурсахад одоо 15-аас доош буугаагүй. Энэ жил одоо нэлээд гандуу байсан. Ингээд тэрүүнтэй харьцуулаад бодоход бол бусад юутай харьцуулахад бол үнэхээр гайгүй гарсан. Тэгэхээр энэ бордоо бол хэрэгтэй юм а гэдгийг өвдөө бол би өөртөө ойлгож авсан. Цаашдаа хэрэглэх боломжтой бордоо байна гэдгийг би одоо бодож байгаа юм да. За энэ жил бол одоо хаврынхаа чигийг ашиглах гэж бодоод тавнаас эхэлсэн. Ер нь 5-аас 20-ны дотор одоо тарьдуулсан гэсэн. Бодлоо миний хүчин чадал чинь нэг тарай нэг 10 хоногт тарьж хүчин чадалтай. Тийм учраас тэгж бодож тарьсан яг нь саатал матлаг яг тэр авцаанд тарьсан. За зүгээр энэ бордоо хэрэгэлсэн юугаа бол би 13-наас 15-ны хооронд тарьсан. Энэ бол яг зохистой хугацаа гэж тарьсан. За үрдэн гайгүй гарсан гэдэг би дахин хийж бодчих.